Эрдэнэ төгс сайенс шоу хамтдаа шинжлэх ухааныг туршилтаар нотолцоо. Өнөөдрийн танд зориулах зүйл маань маш сонирхолтой болно. Энэ бидийг хараад шүү таньж байгаа үстэй мэдээчгүй. Манай монголчууд шот өрөлжөн гэж хэлдэг. Харин гексайдер гэж грекээр хэлдэг юм байна. Гэтэ яагаад манай монголчууд шот өрөлжөн шинэлээгүй шалтгаан юу юм болоо? Мэдлээ. Яг ижилхэнд 6 ширхэг зөв дөрвөлжин талууцтай юм байна. Найзуудаа та нар яг ийм бүгдлүүд нь яг ижилхэн би дэлхийд хичнээн байдгийг мэдхүү. Ердөө 5хан байдгийг эртний грекийн математикч Платон баталсан байна. Би л нийлээд олон бит байдаг өх гэж утсан. Гэтэл ердөө 5 гайхалтай үед 4 ширхэг зөв гурвалжингаас бүтэх тетраэдр 6 ширхэг зөв дөрвөлжингөөс бүтэх гексаэдр 8 ширхэг зөв гурвалжингаас бүтэх октаэдр 12 ширхэг зөв 5 өнцгтээс бүтэх додекаэдр арай том юм. 20 ширхэг зөв гурвалжингаас бүтэх икосаэдр ийм олон төрснөөс бүтсэн би чаад юм жижигхэн байдаг. Эдгээр битүүдийг би цэвэрлэг цав ашиглаж хийсэн. Айвэн хооронд нь супер цав ашиглаж холбосон. Харин одоо миний зааж өгөх арга бол шүдний чигчлэр болон барилгын шавар ашиглаж хийх юм аа. Эхлээд зайчлая. Би ямар бит хийх вэ? Мэдээж октаэдр. Эхлээд октаэдрийнхаа гол аргаас болох квадрата хий. За, одоо дээр нь октаэдрийнхаа орой хэсэг буюу пирамидын хэлбэртэй зүйлийг хийе. За, одоо октаэдрийнхаа орой хэсгийг хийсэн чинь одоо доотлын хий. За, одоо холбоод за ингээд бидний октаэдр маань бэлэн боллоо. Хийх арга нь өөр болохоос биш яг л адилхан. Аль талаар нь тавьсан адилхан л харагдана. Эрдэнэ төгс сайенс шоу хоёлаа хамтдаа шинжлэх ухааныг туршилтаар нотоллоо.